та бүхэн дараах хүний бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэж байсан баха. За тухайн бичлэг дээр гарч байгаа эрхмийн талаарх мэдээлэлээр өнөөдрийн дугаарыг бол бэлтгэн оруулж байна. Бичлэг дээр гарч байгаа эрхмийн амьдралаас санаа авч бидний үзэх дуртай Бойко хэмээх уран сайхны киног бол бүтээсэн гэж үздэг хүмүүс бол маш олон байдаг юм байна. За тэгээд бичлэгтээ орё. Бичлэгний эзэн Максим Новоселов 1973 оны 5 сарын 15-нд хуучнаар Зөвлөлт холбоот улсын Челябинск хотод бол төрсөн. За хочууд Галзуу Макс гэж бол нэрлэгддэг. За багасаа байлдааны сан бүхөр хичээлж эхэлсэн нэгэн. За байлдааны сан бүхөр хичээлж явах явцдаа маш олон одод тэмцээн уралдаанаас бол шагнал авч ирсэн нэг юм. За тэгээд тухайн цаг үедээ болохоор алдарт домогт тулаанч гэх одоо Пётр Емельякот болохоор нэгэн цаг үед бас өрсөлдөж байсан нэг юм аа. За тэрээр нас биеинд хүрээд буюу 1991 онд бол цэрэг татагдаж 1992-оос 94 онд болсон уулын Карабахын мөргөлдөөн за бас дайнч гэж нэрлэгддэг Армен болон Азербайджаны одоо галын шугам дээр цэргийн албаа бол хаасан. За 1993 онд болохоор цэргээс салгадаж ирээд Челябинск хотын одоо зохион байгуулалтын гэмт бүлтгэлийн гишүүн бол болсон. За тэрээр бол гудамжны бооцоотой тулаан тэмцээнүүдэд бол оролцож эхэлсэн. За тухайн ондоо буюу зохион байгуулалтын гэмт бүлтгэлийн хооронд одоо гарсан мөргөлдөөн буюу зодооны үеэр одоо 2 хүний амь насыг хөнөөсөн. За Орос улбаны улсын шүүхээс болохоор түнд бол цаазаар авах ялгал оноосон. Боловч Орос улбаны улс одоо 1991 оноос хойш одоо цаазын ялыг хүчингү болгож бүх насаар нь хорих ялыг бол эдлүүлдэг болсноор түнд бүх насаар нь хорих ялыг бол оноожээ. За тэрээр мөн шоронд хоригдож байх явцдаа бас шоронд одоо зохион байгуулагддаг тийм нууц тулаануудад бол оролцож байсан гэж бас үздэг. За хожим нь түүнийг одоо түүний идэх ёстой ялыг нь 14 жил болгон бууруулснаар 2007 онд бол шоронгоос суллагджээ. За тэрээр суллагдсан жилээ буюу 2007 онд байлдааны самбар болохоор Европын аварга болж байсан нэг юм аа. Түүний биеийн жин болохоор 100 кг-аас бол дээш 182 см өндөртэй нэг юм байна. За мөн тэрээр шоронд орогдож байх хугацаанд улааны спортоор бол тогтмол хичээллэж өөрийн доор одоо 40 орчим хоригдлыг бол бэлтгэлийг нь бол тогтмол хангуулдаг нэгэн байсан юм байна. За тэгээ 2008 оноос бол MMA-ийн төрөлд бол зохиогдож буй тэмцээн уралдаанд бол оролцож эхэлсэн. За тэрээр 2012 онд болохоор Харт амиг худалдаалдаг этгээдүүдийг одоо хамгаалсан гэсэн хэрэгээр 3 жилийн ял бол авч байсан. За хоригдож байх хугацаанд тулааны спортоор бол үргэлжлүүлсэн хичээлсээр байсан. За тэрээр болохоор 2008-аас 2022 оны хооронд одоо нийт MMA-ийн төрөлд одоо зохиогдсон 15 тулаанд бол оролцсон. За түүнийхээ 12-нд нь бол ялт байгуулж 2-т нь ялагдаж 1-д нь бол тэнцэж байсан нэг юм байна. За 12 ялтынхаа 9-ийг нь болохоор хүнд цогцолтоор 3-ыг нь болохоор өчөх боох мэхээр хугацаанаас өмнө дуусгаж байсан нэг юм. За тэрээр болохоор 2022 онд болохоор түүнд хүчингийн эргээр болохоор 5 жилийн ял оноосон. За тэрээр шүүхт одоо мэдүүлэхдээ болохоор өөрийгөө ямар ч гин буруугүй гэдгийг бол эцсийн мөч хүртлээ бол мэдүүлсээр байсан. За түүнийг 2024 оны 5 сарын 8-нд болохоор хугацаанаас өмнө сулсан. За суллагдсан даруйдаа Оросын улбаны улсын айрамд одоо сайн дураараа эсэж Орос Украины дайн руу явжээ. За тэгээд үүнээс хойш мэдээлэл нь бол тодорхойгүй байна. За тэрээр амьдралынхаа 19 жилиг болохоор шоронд өнгөрөөсөн нэг юм. За түүнийг болохоор Пётр Емельякотой адилхан одоо гайхалтай тулаанч болж чадах нэгэн байсан гэж үздэг хүмүүс бол маш их байдаг. За нэгэнт өөрийн алдаа оноотой замаар явж байгаа нэгэн ч гэж үздэг хүмүүс бас байдаг юм байна. За та бүхэн одоо тухайн хүний талаар дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл ашигласан их сурвалж хэсэгт байрших холбоосоор нэвтрэн орж сонирхох боломжтой.